За сайн байцгаана уу Томоко байна. Өнөөдрийн Томокогийн найз нэвтрүүлэг маань тусгай зочин урьсан байгаа. Тэгээд тэр нь хинбэ гэхээр Томоко байна. За сүүлийн үед одоо сошиалаар маш идэвхтэй байгаад хүмүүс ер нь чи хинбэ, хаанаас ирсэн гайхал вэ тэргээд те комментод ирдэг л дээ. Ер нь одоо би ч одоо хинбэ хүнээс одоо та хинбэгийг асуугаад идэг манай найзуудыг одоо танилцуулаад идэг. Чохон би хинбэ гэдэг нь ерөөсөө яриаг юм бэ. Ус чи яатсан бэ гэдэг. Царай чи яатсан бэ тэргээд байнга ирчдэг. Яасан бэ чи яг уу тэгээд гарал үүслээс ахуулаад Томоког өнөөдөр танилцуулъя гэж бодсон. Миний хувьд бол яг уу өөрийгөө тийм одоо алтартай хүн биш те биш юм чи одоо өөрийгөө нэг танилцуулаад ч яах юм гэж бодож исэн. Боловч бас болохгүй юм байна. Тэ нэрээ хэлээд гараа бариад танилцдаг ёсороо бас танилцуулъя. Тэгээ би 1976 онд Японы Миязаки хотод төрсөн. Тэгэхээр чинь та нар одоо нөгөө яг уу энэ миний одоо хүмүүсийн нас гэж дууддаг юм их тий одоо хэдэн настай вэ гэдэг нь одоо математик мэддэг хүн бол гаргаж ирнэ ч гэхдээ одоо эрэгтэй хүн гэхэд одоо өөрийгөө эмэгтэй гэж болдог эмэгтэй хүн өөрийгөө эрэгтэй гэж болдог хорвоо штэ. Би бол мөнхийн 16 настай Томоко гэдэг охин байна. За Томоко охин маань 76 онд төрсөн. 76 он чи ямар үе байсан бэ гэхээр Японы эдийн засаг бол Аз гэлтгүй одоо дэлхийд алж илээ шүү дээ. Манай нийгэм тэр зэгтээ баян. Үнэхээр сайхан цаг үед би одоо сайхан газар төрсөн. Манай аав ээж юу хийдэг байсан хүмүүс вэ гэхээр манай аав болохоор улсын нисхийн сургуулийн багш байсан. Өдөр болгон онгоц барьдаг хүн байсан. Тэгээ одоо ч манай аав ээж хоёр байгаа. Тэгээд төрөөд нэг 2 настай болсноос хойш намайг 2 ч юм 3 настай байхад аав ээж хоёр маань байшин бариад манай ээжийн одоо төрхөмт гэх юм уу те эмээ байдаг байсан газарт байшин бариад тэгээд тийшээ ороод нэг удахгүй дүүтэй болцсон. 4 настай байхад дүүтэй болоод манай дүү ч одоо надаас 4 дүү одоо ч ихчтэй. Мөнхийн 4 насаар дүү байгаа. Манай дүү Тошико гэдэг. Тэгээ намайг Томоко гэдэг. Тэгээ Томоко гэдэг нэрийг яаж өгсөн бэ гэхээр намайг төрөхөөс өмнө нэг жилийн өмнө юм уу да 5 ихэр гарсан бэ Японд. Тэгээ 5 ихэр гарахад миний одоо нэрийн хандтай адилхан Томоко гэдэг хандтай гэхдээ Сатоко гэж уншдаг. Тийм хүүхэд тэр 5 ихэр дотор байсан байт. Тэгээд тэр 5 ихрийн нэрийг хэн өгсөн бэ гэхээр Японы ингээд алтартай маш алтартай нэг том хийдийн Гоясан хийд байсан билүү? Гоясан хийдийн том лам 5 хүүхдийн 5 нэрийг тий удахтай бас тайлбартай өгсөн байсан. Тэгээд тэрийг бас тий хусчий гэж бодсон юм уу манай өвөө. Тэр 5 ихэр дотор чинь Сатоко гэдэг охин байсан. Тэгээд тэрний ухаантай ухаантай гэсэн утгатай тий. Тэгээд Сатоко гэдэг нэрийг өгчий гэж бодсон юм шиг байгаамаа. Тэгээд өвөө маань миний нэрийг бичээд
нөгөө биерээр бичдээ штэ бичээд цаасын айтайхан хайр цэг хийгээд манай аав ээж рүү явуулсан байна шуудангаар. Тэгээд манай аав ээж хоёр нь тэрийг хараад тэр Японы ханцжин хятадын ханцнаас өөр байхгүй юу? Дуудлага нь янз бүр байдаг. Одоо юу гэж дуудсан болтог те. Тэгээд манай аав тэр Садоко гэж нэр өгөх гэжсэн юм мэдэхгүй Томоко гэж уншаад Томоко гэ нэр өгсөн. Тэгээд Томоко болоод явцсан цэцэрлэг гэрийнхэн ойролцоо хөдөөний цэцэрлэгт явдаг байсан. Тэгээд цэцэрлэгт байхдаа тийм бас тод авьяас байсан юм уу гэхээр байгаагүй хаа зүгээр тэр хөдөлгөөнтэй нэг охин байсан юм шиг байгаа. Тэгээд төвлөлтөр хоор сурч эхлээд дүүж гараад цэцэрлэгийн хүүхэд байжсэн чинь Миязаки хот маань Кюшугийн хамгийн урд хэсэгт байдаг бол тухайн үед одоо намайг 5 6 настай болоход аав маань Хоккайдогийн салбарт шилжих болоод тэгээд сургуульд орохдоо бол би Хоккайдогийн Обихиро гэдэг хотод сургуульд орсон. Тэгээ Обихиро Хоккайдо мужид заяах уу тэгээд 3 жил амьдэрсэн юм уу да. Манай ээж ч айгу жижигхэн хүн. Надаас өндөрөлт айгу туранхай хүн байхгүй. Тэгээд айгу дарахлаа муутай, би муутай байсан залуу да. Тэгээ манай ээж тэр хүүтэнтэй байнга цастай мөстэй Хоккайдод чинь байсыгээ хадгаа авчин. Байсыгээ хадгаа аваад тэгээд өвөл болонгуудаа тэгээд аав дүү бид гурав чинь гуруулхнаа ингээд хоол иддэг. Ээж маань тэгээд байнга имлэг твддэг тийм дурсамжтай байх юм. Тийм тэгээд 3 жил байсан юм уу та Хоккайдод байж байгаад эргээд нутаг руугаа явцсан. Манай аавын хугацаа одоо томилтын хугацаа дуусаад тэгээд Хоккайдогоос Миязаки руу буцаж очоод тэнцээ ахлах сургууль төгсдөл 18 хүртэл сургуульд яваад тэгээд шалгалт өгөөд Токиод идэг хувийн сургууль Васедагийн их сургуульд тэнцээд тэгээ орсон. Тэгээ Васедагийн их сургууль маань маш том сургууль. Манай би уран зохиолын анги уран зохиол хүмүүнлэгийн ухааны юунд сургуульд ороод тэгээд манай сургууль хин төгссөн бэ гэхээр та бүхний мэддгээр Мураками Харуки те Харуки Мураками манай сургуулийн төгсөгч. Харуки Мураками тухайн үед чинь одоо исэн л та тэгээд бас сургуульд ирээд юм жижиг юм ярилцлага хилцүүлэг энэ төр хийдэг байсан санаадах юм. Тэгээ манай сургуулийн их сургуульч айгу олон оюутнуудтай тэгээ оюутнуудын клуб энэ төр байдаг. Би чинь цайны ёслолын клубт явдаг байсан. Тэгээд 2 дугаар курс руу ороход нөгөө бид нар мэргэжлээ сонгох ёстой. Тэгээ мэргэжлээ сонгоход чинь нөгөө хагас суглаа шиг хагас нөгөө 1-р ангийн 1-р курсын оноогоо хараад оноо өндөртэй хүмүүс нь төрүүлээд сонголтоо хийждэг байсан бол би одоо тэгээд онц нэг сонголтоо хийж чадахгүй байсан тухайн үед одоо яахаа мэдэхгүй би одоо юу болох ч байгаа ч мэдэхгүй байсан. Тэгээд ер нь ингээд үлдсэн нь орё гэд үлдсэн юу байсан бэ гэхээр Азийн түүх гэдэг Азийн түүхийн мэргэжлээ сонгосон. Азийн түүхийн мэргэжлийг сонгосон чинь манай сургуулийн захирал байсан Yoshida Junichi багш маань байгаад тэгээд бид нар чи Азийн түүхийг сонгохдоо бас хідэн чиглэлийг сонгох ёстой. Хятадын түүх үү, Солонгосын түүх үү, Арабын түүх үү, Зүүн Өмнөд Азийн түүх үү, тэр сонголтоо хийх ёстой байсан. Тэгээд би нөгөө
хятад хэл, солонгос хэл үзье ч гэж бодоогүй. Тэгээд 100 өмнөд айз руу явах юм бол заавал Франц хэл сурах хэрэгтэй гэж. Би Франц хэлний хичээлийг авдаг байсан боловч бонжур өөр ерөөсөө ингэж Франц хэлэнд ямар ч сонирхолгүй байгаад ерөөсөө орхоос бас айгаад. Тэгсэн чи Монголын төвх гэж байна. Монголын төвх манай сургуулийн урдаа барьдаг бас бүр дайны өмнөөс ахуулаад за Монголын төвхийг бол манай Осидагийн сургууль судалдаг байсан бол за Монголын төвхийг ерөөсөө сонгоод шинээр шинэ хэл үзээд тэгээд бас өрсөлдөгч багтай орчинд би одоо монгол хэлэнд муу гэдэг тэгээд өрсөлдөхгүй айгу цөөхөн хүн орох байх гэж одоо тэгсэн чи надтай зэрэгцээд нэг эрэгтэй оюутан орсон. Бидний нэг багш дээр хоёрхан шав битээр шинээр эсэж орсон байхгүй юу. Тэгээд монгол хэлийг бас би сайн сурах ёстой юм байна гэд Франц хэл сурч чадаагүй чинь өвөр монгол багш, дээд монгол багш тухайн үед манай 95 он нөлөө 96 онд чинь ерөөсөө монгол оюутнууд байгаагүй. Монгол ялангуяа магистр, докторантд монгол хүн байгаагүй. Тэгээд дандаа өвөр монгол багш, дээд монгол багш, хөхнөрийн багш нараас монгол хэлийг сурсан. Тэгээд яаж үздэг байсан нь өглөө 8-д очоод өдөр болгоомж биш л дээ. Тэгээд 7 хоногт 2 3 удаа багш нар гэхэд одоо бодохоор юу ахгүй юу да. Тэгээ магистрийн оюутнуудыг гуугаад монгол хэл үздэг байсан. Тэгээ босоо монгол бичиг кирилл үсгээр бас монгол хэл үзээд тэгээд намайг 4-р курст ороход багш маа монгол руу явж архивт суух хэрэгтэй гэдэг. Тэгээ монгол руу явуулж 2 жил яваад ирээрэй гэд явуулж байгаа. Тэгээд одоо ч мартахгүй байна л да. 99 оны 9 сарын 8-нд 7-нд ирсэн ч үлээ. Тэр үед чинь нөгөө шууд нийслэг байхгүй байгаад шууд нийслэхийн зөвхөн Осакагаас явдаг байсан ч үлээ. Би ямар ч гэсэн Бээжин дамжиж ирсэн санаадах юм. Тэгээд ирээд 9 сарын 8 маргааш 9 сарын 8-нд манай цолмон багш түүхийн хүрээлэнгийн багш намайг хүлээж аваад тэгээд 9 сарын 8-нд одоо нөгөө боловсролын яамд бүрдэх юм биш үү гэд Улаанбаатар зочд буудлын гата багштайгаа уудаж байгаа байхгүй. Тэгсэн чинь бүр ёо ямар хөдөн байсан гэж цас орсон ч үлээ бороо орсон ч үлээ би одоо яана гэж бодсон. Тэрний өмнө 2 ч удаа аяллаар иржсэн л дээ дандаа 100 иржсэн хавар иржсэн ч үлээ. Тэгээ 9 сарын 8-нд ч Японд орлостой шатж байгаа юм шиг халуун байсан. Тэгээд шатж байгаа Японоос гинт ингэж сэрүүхэн Монголд ирсэн чинь маш их дараад тэг тухайн жил чинь бас хүйтэн жил байсан. Өдрийн цагаар тухайн жилийн өвөлжин хасах 33 градус хүрсэн, 34 градус хүрсэн бүр явж чадахгүй. Тэгээ хүйтэн дасахгүй, хоолн дасахгүй жаахан юм Монгол хоол идэхээр гүйлгдэг, бөөлждөг гэд. Тийм оюутан цагийг эхлүүлсэн. Тэг өөрхийн одоо бодохоор ч одоо хор дөнгөж гарсан оюутан хүүхдээ ганцаараа бараг одоо нөгөө 2 3 жил хэл үзсэн ч гэсэн яг практик Монголд хэрэгжилж байгаа монгол хэлийг болно мэдэхгүй байхгүй юу. Тэгээ сансарт амьдардаг байсан. Сансрын байрнаас гараад очиход гарахад чинь хүүхдүүд тоглолцдог. Тэ сургуулийн бага ангийн хүүхдүүд гадаа тоглолцдог. Томоко гэд ирдэг л дээ. Тэгээд томоко явах гэж байгаа юм хаашаа явах гэж байгаа юм гэд тэрийг ойлгохгүй явах гэж байгаа юм гэж
юу гэдэг юм. Тэ хаашаа явах гэж байгаа юм гээ бүр ойлгохгүй тэгээд би ч уул монгол хэлийг дөрмийн бүгдийг мэддэг гэж өөрийгөө боддог байсан чи юусоо ойлгохгүй тэгээд чин тухайн үед чи мост би ч мост сураагүй юм чи түүхийн хүрээлэнд багш тэр очоод хичээлээ хийдэг. Япон хүүхдүүд Япон уднууд тухайн үед байсан билээ тэгээд Япон хүн байна гэж бас мэдэхгүй элчи сайдын яам гэж байдаг гэж мэдэхгүй. Тэг ер нь одоо Япон хүнтэй ерөөсө харилцахгүй байсаар агаад хамт нэг ангитаа очсон тэр эрэгтэй хүүхдээс цуг ирсэн л тэ тэрнтэй бас таардгүй. Тэгээд өөр надтай харилцдаг хүмүүс бол дандаа монголоор ярьдаг монгол хүмүүс. Тэг жаахан Япон хэл сурсан Япон хэлний ангийн оюутнууд ч байсан л та. Тэгээд тэр нь одоо юу болоход тэгээд гэс монгол хэл сурахгүй болохгүй гэд. Тэг 3 сарын дараа гэхэд ирээд за шинэ жил болоход бол монголоор бол бараг 80-90% бол ойлгодог болсон. Тэгээ хагас жилийн дараа буюу одоо хавар болоход 2000 оны хавар болоход бол монголоор өөрийгөө илэрхийлжтэй бүх юмаа ингмээрэн тэгмээрэн би ингэж бодож ин тэгэж бодож ин гэдэг чи одоо алтаатай ч гэсэн хамаагүй одоо зүтгэсээр агаад өөрийгөө бүрэн ойлгуулж чаддаг хэмжээнд хүрсэн. Тэр хурдан монгол хэл сурсны бас хүчин зүйл болсон нь болохоор Япон найзгүй байсан нэгдүгээрт, хоёрдугаарт бас залуу байсан, айгу хурдан сурсан. Тэг гуравдугаарт би чинь тухайн үед камертоны дуунууд дуртай. Тэг камертоны дууны үгийг бичээд тэгээ тэрийг орчуулад юун архивд суух те тэр төвшөнд бол ерөөсө хүрээгүй. Камертоны дуу сонсдог. Би ч ууж чадахгүй хэрнээ фанта аваад тухайн үеийн топ 10 мани трейн дэрт очиж дуу сонсдог тийм байлаа шүү дээ тий. Тэгээд Японоос ирээд тухайн тий одоо залуучууд хэрвээ үзэж байгаа юм бол бас сонирн байж магадгүй миний үеийн хүмүүс надаас тий дээшээ насны хүмүүс үзэж байгаа юм бол бүр сонирхолтой дурсамжтай байж магадгүй. Тухайн үед чинь биш тий. Excel гэдэг машин од байлаа. Excel-тэй оюутан гэхэр амар баян оюутан. Excel одоо харагдахгүй болсон ч хамгийн одоо дурсамжтай машин гэхэр Монголд бол Excel, Hyundai-ны Excel. Яагаад ч юм бэлээ тэр Excel чинь Excel болгоон тийм саарал өнгөтэй тий. Нэг качи өнгөтэй тэгээд. Тэг хитэн Excel явдаг. Амар баян хүмүүс Nissan Patrol унтдаг. Patrolт нэг ууч үзчихсэн гэ. Patrolт сууж үзчихсэн энэ төр. Тийм үе тэгээд таксины үн хэд байсан бэ гэхээр километр нь намайг анх оюутан болоод явчаа тэр жилд бол 200 төгрөг байсан. Адар талах нь 100-аас 200 байсан жилүү тийм л байсан. Тэгээд яадаг байлаа би ч одоо автобусанд суудаг, офицерээс сансар явах автобусанд байнга суудаг. Тэгээд ийм байсан штэ. Бас ингээ хол автобусаар явхаар чи автобус нь нөгөө их тавны гүүрний ингээд нөгөө төв хэсэгт нь автобус зогссон байдаг байсан санаадах юм заяа. Тэгээ тэр автобус нь нөгөө яг шугамын автобусны ирэнгуудаа зогсож идэг тэр автобусны ард. Тэгээд нөгөө тасалбар авахгүй мөнгөгүй суудсан хүмүүсийг бол хүчээр буулгаад тийшээ хийгээд тэгээ нөгөө албатан ажил хийдэг байсан юм. Хөө гэдэг хардаг байсан л та Японд бол тухайн үед тийм байгаагүй юм чинь. Угаасаа мөнгөгүй сууж чадахгүй системтэй байхгүй юу тий. Тэгээд тийм автобусанд суудаг байлаа. Тэгээд автобусанд тухайн үед бас нөгөө Mobicom байж таарад 9919 гэсэн дугаар нь шинээр
дараа төлбөрт биштэй урьдчилсан төлбөртөө дугаар нь гараад тэгээд Nokia од олоод би бас Nokia байдаг байсан цэнгэр Nokia тэг карманд хийж чад яг автобусны суухаас өмнө карманда барьчаа за байн гэж одоод ингээ суусан чинь баахгүй тэгээд эргэж харж буусан чинь нэг цагтаа нэг карманы хулгайчийг барьсан. Тэгээд надад утсыг буцааж өгсөн санаад гэх юм бас карманы хулгайч ихтэйсэн цүнх мөгийн зүсч хосдог байсан үү штэ. Тэгээд тийм жаахан юм хулгай их байсан. Одоо ч үнэхээр сайхан болсон тийм хулгай айгу багассан. Тэгээд тэр үед чинь тийм байла. Top 10 money train гэсэн хитэн диско айгу том заал амар том зааланд чинь өчнөө шүн явж бүжиглээ дуу сонсоод тэгээд тэр үед чинь тэгээ камертон номинталист уруулын бодог өөр хин байла харанга маранга ирэн тэгээд бараг өдөр болгон шахуу хаана нэг нь одоо тийм тоглолттэй байсан шүү дээ. Тэгээд усын их дэлгүүр чинь жинкнээсээ усын их дэлгүүр байгаад усын их дэлгүүр чинь айгу сони ингээд утагч нар нь ингээд дээр айгу дээр шүү дээ. Бүр дээр ингээд сандлаа засаа суудсан. Тэгээд өөшөө ихчээ дан хавь гэд. Тэгээд их чанар ингээд доошоо хараад зармааргүй байгаа юм бол буу хаалаад завгүй авах юм бол бүр ингээд нэг хальт харчаад ингээд хажуудлын хүнтэй ингээд буу хаалаад суучдаг. Юм зарах сонирхолгүй зөөгч наран бүр дуудаад ирдгүү. Тийм үйлчлэгээ бол үнэхээр юм. Зарсан ч зараагүй ч одоо цалин тэгшим чинь те цалин адилхан юм чинь одоо ажиллахгүй байсан дээр гэсэн тийм уур амсгалтай юу сони. Тэгээ хаана идэвхтэй байсан бэ гэхээр Виставка, Нарантул. Нарантул тухайн үед байсан ч үлээ. Нарантул чинь шицоо шин байсан. Тэгээ дөнгөж нөгөө Дэнжин мянгаас нүүж ирсэн юу байсан. Тэгээд Нарантул одоо Виставка энэ төр суудаг, лангуунд суудаг хүмүүс чи өөрийнхөө бизнес хийж амар үйлчлэгээтэй бүр айгүй сайн үнэтэй юмыг зарч чаддаг те. Тэгээд усын байгуулах чи юу юм зардгүй. Дэлгүүрийн одоо худалдагч нар чинь цалин авдаг хүмүүс чинь тийм идэх хүмүүтэй тийм сони юм худалдааны үе байсан. Ихтэй одоо нийгэм тийм байна уу, тийм одоо муу хааштай тий идэвхгүй байна уу гэхээр тийм биш. Монголчууд ч одоо ялангуяа Улаанбаатар би ч Улаанбаатараас гарч үзээгүй юм чинь тухайн үед Улаанбаатар ч үнэхээр юм хүмүүсийн хоорондох харилцаа, найзуудын хоорондын харилцаа тэг үнэхээр дотон байгаа хүүхдтэй хүн харах хүн байхгүй гэж байхгүй тий бүр болохгүй бол найзууд хүртэл харж өгдөг хажуу айл дээр хүүхдээ орхиж явж болдог тийм айгу дотон гоё харилцаатай хажууд ямар айл амьдарч байгаад тэр нь хаанаас ирсэн хүмүүс вэ хэдэн насны хүмүүс вэ бүр тийм айлын нарийн ширийн юмыг хүртэл мэддэг тийм сони үе байсан. Тэгээд миний дуртай байсан юм нь юу вэ гэхээр би чин сансраасаа гараад 50,000 дөрөв нөөсөн. Тэгээ тэр хавьд чинь нөгөө дээр үед чинь Paradise гэд заримг зардаг байсан да. Тэгээ би ч ядуу оюутан Paradise-ийн заримг чинь тийм үнэтэй биш ч гэсэн бас тансаг байхгүй юу. Тэгээ Paradise-ийн юу лээ заримг чинь гүзээлцгийн банан энэ төр гэдэг тийм юутай амттай гүзээлцгийн зөндөө байдаг. Тэгээд виски гэдэг юм байсан. Виски амттай зарим гэдэг гэсэн тэрэн дуртай. Би ч уудаггүй болохоор тийм нөгөө дарстай, архитай чихэр зарим нь үнэхээр дуртай. Тэгээ ууд чаддгүй ч гэсэн тэрэн дээр ингээм үнээр амт нь аваад тэгээ болцдог.
Тэгээ тийм юм мэдээд явж итэл тэр 40-50 мянга дээр чинь тухайн үеийн Тараншааны хүүхдүүд маш их байдаг байсан. Тэгээ болгоомжтой барихгүй бол ингээд миний гарыг цохиж аваад заримг нь өсөж аваад тэрийг тэр булаалталтаад хүүхдүүд нь аваад идчихдэг тийм. Тараншааны хүүхдүүд бас хэр маш олуулаа байдаг байсан. Тэгээ одоо ч шал өөр болсон тийм Монголын нийгэм бас үнэхээр ингээд нөгөө нийгмийн үйлчлэгээ хүртээмжтэй болоод Тараншааны хүүхдүүд гэж байхгүй болоод хүүхдүүд ядаж одоо гэр оронтой амьдрах байртай болоод тийм тал дээр бол энэ 20 хэдэн жилийн хугацаанд чинь маш том өөрчлөлт сайжралт байсан байна гэж би бол бодож байна. Тэгчитэл яасан бэ гэсэн чинь наадмын үед шүү дээ тий 2000 оны наадмын үед нэг гинтхэн жахан би сонирн болоод айгуу сонирн болоод 100 болоод халуузаад нэг сонирн болцсон болов гэсэн чи жирэмсэн болчихжээ. Тэгээ нөгөө хүүхдээ аав тийм сайн таньдаг ч юм биш тэгээд яана гэж бодож ирсэн. Тэгээд яах вэ? Би ингэж бодсон л тоо тэгээд би өөрөө төрсөн юм чи одоо би өөрөө те намайг би болоход жаав ээж хоёр төрүүлсэн юм чинь тийм хүүхдийг бол төрүүлэхгүй гэх одоо юу байхгүй учир шалтгаан байхгүй. Тэгээд төрүүлсэн л дээ охиноо. 2 жил яваад ирээрэй гэсэн багштай худлаа яриад багшаа би баг өвчин тусаад өхөн одоо Японд очиж төгсчиж одоо учраа олъё да гэд. Санаа зов. Тийм би манай багштай цулган багштай бас худлаа яриад тэр хаанаас олсон нэг эмчээс гуугаа bijүүлсэн. Томооко одоо нэг бамбай өвчтэй наа гэд бичүүлээд тэрийг ятчаад тэр тамга нь одоо сэтгцийн эмнэлгийн тамгатай. Тэгээ манай цолхон багш хараад гайхаад чи зүгээр үү гэд за хурдаа яв гэд багштай олны үнэхээр юм муухай юм хийсэн дээ одоо бодохоор. Тэгээ цолхон багш чи хөрх юм бас миний баяр одоо орон байрнаас авахуулаад амьдрах газар хоол хүнс хүртэлэн те бүгдэнд нь ингэ санаа тавьчихна. Хэр ингэж ээж Монголд бол ээж байсан хүн. Тэгээ яг би арай гэж те үнэхээр санаа зовсон ч гэсэн аав ээжд ингэж захиа бичиж байгаа байхгүй. Би жирэмсэн болчихжээ. Одоо бүгдийг гаргахаас өөр аргагүй. Би Японд очиж сургууль ямжсан төгсөй дөө гэ те. Яо бичээд явуулаад тэгээд тэгсэндээ тэгээ Японд очиж гэс сургуулаа төгсөхдөө зэрэгцээд манай охин төрөөд 3 сарын 18-нд 2001 оны тэгээд төрөөд тэгээд сайн танихгүй хүн тэ одоо хамт байх үнэхээр хэцүү юм бэ. Охины аав тэ үнэхээр сайн танихгүй юм. Тэгээд ямар айлд төрж өссөний ч мэдэхгүй тэгээд хөдөлгөөн болгонд юусоо ингэж хүлээж авч чадахгүй хийнэ тэгээд 2001 онд охин төрөөд хэдэн сартай байхаас ахуулаад ер нь таархаа байгаад нэг ой хүрэхэд бол салаад Японд байсан л та тэгэхэд чинь бид гурав тэгээд тэр нөхрийг юм хүүхдийн аавыг орхиод бид тэр ерөөсөө ингэ Токиод биш тэгээд Токиод байх хугацаанд би бас ингэ цэцэрлэгт хүүхдээ өгөөд хэдэн сард хүүхдээ өгөөд Миядын каст ажиллаж исэн Токиогийн бас номын санд ажиллана бас цагийн багшийн ажил хийн гэдэг өчнөө ажил зэрэг хийгээд арай гэж амьдралыг идэх хоолтой амьдрах байртай байсан л. Тэгээ ерөөсөө ингэж бүр нэг
яг 2 3 удаа нэг цохиулаад салъя гэд салаад тэгэхэд Японд бол үнэхээр ингээ хүн мөнгөтэй байхгүй бол Токиод бол мөнгөтэй байхгүй бол хүүхдээ өсгөж болохгүй юм байна. Хүн байхаас өмнө мөнгөтэй байхгүй бол хүн болж чадахгүй юм байна. Хүн шиг амьдарч чадахгүй юм байна. Тэгээд чинь дөнгөж төгссөн те манай аав ээж хоёр нь одоо нэг нь сургуулаасаа сургуульдаа төгссөн бол аав ээж бол ерөөсөө чамд бол хангалттай тусламж үзүүлсэн гэж үзээд юу одоо мөнгө төгрөг байтгаа те хүүхдийг харах хүртэл одоо хийж өгч чадахгүй шүү. Япончууд юм чинь тгийн л те. Тэгээд ер нь Японд бол ганц би ээж амьдрахад бол за боломж байх нь байгаа бах. Гэхдээ би чинь дөнгөж бас залуу те оюутанд байж байгаа төгссөн одоо нэг тухайн үед чи Японы эдийн засаг навсуунаад тэгээд ажилдаа орох ч хэцүү байхад чи би одоо яаж амьдрах юм. Тэгээ бодод ер нь одоо хүүхд өсгөх юм бол Монголд хамаагүй дээр байх гэж бодоод тэг эргэж 2002 онд ерөөсөө Монголд очие гэд эргэж Монголд ирээд тэрнээс хойш одоо хүртэл Монголд амьдарч байгаа. Тэг манай би охинтойгоо онгоцон суугаад Монголд ирж яхад үнэхээр тийм мөнгөгүй байсан л дээ. Одоо бодгоор $900 тухайн үед чинь сая хэдэн 100 мянган төгрөг илүү авч ирсэн. Тэг өөр мөнгө байхгүй. Тэг одоо ямар ч ч нэг байранд ороод тэгээд гүй яаж ч жагаад юм уу болгоод тэгээд одоо хурж байгаа юм байна. Яахан тэгээд хүүхдийг асрах хүнийг цалинжуулж ажилуулад тэгээд жоохон юу хийж исэн бэ гэхээр Японы хэвлэл мэдээлэл NHK Fuji телевиз гэх мэтлийн медиа те сувгуудын нэвтрүүлгийг Монголд хийхэд тусалж дэмждэг, орчуулга хийдэг, машиныг олж бэлддэг, хонохоо буудлын захиалж өгдөг, одоо нөгөө ярилцлага хийх бол ярилцлага хийх хүнийг одоо олж цагийг авч зохицуулдаг, тийм зохицуулгын ажил хийж явъя гэж бодод хийж хэлсэн. Тэгээ би чинь тууштай юм чинь бас тулцсан Япон авгаа юм чинь те. Тэр ажлыг бол ерөөсөө хайхгүй одоо хүртэл хийж байгаа. За өнөөдөр гэхэд бас NHK-гийн Робокон MNB-тэй үндэсний телевизтэй хамтарч хийх Робоконы ажлыг би одоо хэдих жилдээ вэ? Бас 6-7 дахь жилдээ хийж байгаа. Бас нөгөө ямар кино хийлээ. Зөндөө кино нэвтрүүлэг хийж исэн. Тэгээд кино нэвтрүүлэг хийх юм үнэхээр дуртайж олоод тэгээд хийж явж хаад тэр дундаас одоо манай нөхөртэй одоогийн нөхөртэй танилцж сууж муугаа тий. Тэр мөр нь одоо манай нөхөртэй би нөхөртөөгөө хийсэн дугаар байгаа тэрийг үзэж агаад сонирхоорой. Тэгээд телевиз ажил хийжсэн л дээ. Тэг хаяа нэг бас машин зарч үзмээрч санагтай машин оруулж ирж дампуураад. Гэхдээ нэг олон юм хийгээгүй. Тэг нэг хайлт одоо үйл хөдлөлийн 8 хийдэг Япон компанид ажилд ороод энэ цалин аваад нэг 2-3 жил харж ирсэн. Тэг явж тэр компани эцдүүд нь якуза байж таарад та бүхний асуудаг якуза шиг хүмүүс якуза мөн бах тэр Монголд баха мөнгө авч ирж хитэн объект худалдаж авснаа. Тэгээ сүүлд надад шидэд тэр хитэн объектыг чи энийг ашигтай ажилуулаарай энэ төр гэдэг. Тэгээ ирэхээ болцсон.
Тэгээ нэг мэдсэн чи нөгөө эцдүүд нь одоо шорон морон ороод тест баларсан штэ. Тийм ажтай нэг хальт орох нь орсон. Гэтээ тэр 2 жилээс босд нь би дандаа одоо би дааж бизнес хийдэг байсан бол бас ялангуяа тэр нэвтрүүлгийн ажлыг бол мөнхий хийжсэн л дээ. Тэгээд 2014 онд одоо ч мартахгүй нь одоо Тагигаж болсон Сасаки-сан гэдэг айгу буянтай ах байсан. Тэгээд Сасаки-сан гэдэг хүн надтай холбогдоод бид нар дэлхийн зүгийн жидийг тойрч очоод зүгийн аж ахуй болон зүгийн жидийн амьдрал тэгээд зүгийн балны тухай бас зүгийн бусад бүтээгдэхүүний тухай ингээд танилцуулах газар нутагтай байгаль бустай хамт ингээд танилцуулдаг айгу хөөрхөн нэвтрүүлэг хийд юм тэрэн дээр та ажиллах уу гэд тийм мэйл ирэхээр тгий гэд. Тэгээд 2014 оны Зунжинга бидэд чинь хамт яваад хүсгөлөөс ахуулаад Архангаа хүртэл явсан жилөө ямдсан Монголын газар нутгаар хинти бол явсан. Тэгээд газар нутгаараа яваад тэгээд зүгийн жидтэй танилцаад зүгийн аж ахуйтай танилцаад зүгийн үзээд үнэхээр юм анхны одоо зүгийн танилцсан түүх юм уу да миний. Тэгээд зүгийг одоо нэвтрүүлэг хийж байгаа хугацаанд үзээд хараад тэгээд би тэр Сасаки-сан найруулагчаас асуухгүй найруулагчээсэн л та. Монголын зүгийн ямар антажин бусад дэлхийн зүгийчтэй харьцдаг дэлхийн зүгийг хардаг. Тэгэхээр ч одоо баримжаа байгаа шүү дээ. Одоо Монголын зүгийн аж ахуй хэр төвшөнд явж байна гэсэн чинь Сасаки-сан ингэсэн Монгол бол ерөнхийд ингээд зүгийн малдаг газраас хамгийн хүйтэн газарт оршдог. Бараг энэс 1-2-3 градус хүйтэн байх юм бол зүгийн аж ахуйд явахгүй нэ. Тэгэхээр одоо зөнгөөрөө малж байгаа хүмүүс хийх юм байгаа болохоор зүгийн бол үнэхээр тааруухан байна. Мэргэжлийн хүн гэхэд зүгийг одоо яаж өсгөхийг сайн мэдэхгүй юм шиг байна гэд тэгдэг байхгүй юу. За окей. Зүгийн бал одоо нөгөө аюулуудаас авахар чинь бид нар одоо ерөөсөө ингээд сайн зүгийн бал, муу зүгийн бал гэж мэдэхгүй юм шүү дээ. Тэгээ зүгийн бал чинь зүгийнээс гардаг болохоор зүгийн мэдээж эрүүл байж ич сайн зүгийн бал их хэмжээгээр гарах юм бэ. Тэгээ тэрийг одоо эрүүл байлгаж өвчтэй байлгах, олуулаа байлгах нь айгүй хэцүү юм байна хүйтэн орчинд бол тий. Гэхдээ одоо нутгийн газрын зүгийн бал болон зүгийг гэж байдаг бол тий. Тэрийг айтайхан аваа явах юм бол эн чинь бизнес болох юм бэ. Бас брендинг Монгол зүгийн бал байдаг гэж гадаад хүмүүс мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр одоо бас брендинг хийж таниулж явах юм бол бас боломжтой юм байна гэж бодсон. Тэгээ бас юуны өмнө одоо зүгийн бол үнэхэрээ сонирхолтой амьтан, нийгмээр амьдардаг, олоолаа амьдардаг, бүлээрээ амьдардаг тий. Тэгэхээр одоо энэ зүгийг нэгэнд ингээд дуртай юм чинь хийж болох байхаа гэж бодоод 2015 онд нэг найз ахыг гуугаад бас мөнгө гаргуулад би нөхөртөөгөө бас мөнгө гаргаад тэгээ компани байгуулсан нь одоогийн Михажи гэдэг компани. Тэгээ зүгийн балыг чинь 15 оны анхны одоо отрыг тухайн жил гантай байгаад Сэлэнг Төв аймагт бол хуурай байж таараад Архангай руу явж анхны отрыг хийсэн. Тэгээ анхны отрыг хийж балаа хурааж хад олон гадаад хүмүүс ирээд нэг сонирхолж үзээд тэгээ зүгийн балыг авч явсан л та. Тэгээд зүгийн бал чи одоо би ч гэсэн анх удаагаар хийж байгаа юм чи тий бас үнэхээр ингээд таашаал аваад зүгийнээс зүгийн бал гарч ийна, зүгийн ажиллаа хийгээд зүгийн бал гарч ийна. Би одоо баг одоо зүгийг хулгайчаас хамгаалахад хангалттай ухааны юм яа бодоод байсан бохгүй. Тэгсэн чинь санамсаргүй 2015 оны тийм 100 анхны жил штэ. Шаамарт нэг Япон багш нар ирээд зүгийн малгааны сургалтаа хийх юм байна, сургалт хийх юм байна гэд. Тэгээд
тэр сургаалтанд би 60 хангаад байсан болохоор очиж амжихгүй өөр хангаад байсан ч лөө очиж амжихгүй тэгээ нөхрийгөө Улаанбаатараас манай зүгийн чи их чигтэй хамт явуулдаг байхгүй юу. Тэгээ манай зүгийн балыг бэлгийн төгсөн санаатахын анхны хураасан зүгийн балыг тэгсэн чинь багш нар ингэж байна манай нөхөр таны зүгийн балч өстэй хог байна авах юм байхгүй юм байна гэд. Би одоо зүгийнээс авсан зүгийн балыг тий одоо энэс өөр яах вэ гэж бодож байгаа байхгүй юу. Бүр гайхаад тэгээ ерөөсө багш нартаа ууцъя гэд Улаанбаатарт буцаж очоод багш нартаа ууцаад яа энэ чинь зүгийн хураасан зүгийн бал штэ. Би одоо энэс илүү яах юм. Манай зүгийн бал байхгүй бол одоо Монголд зүгийн малч олохгүй юм биш тэгээ. Би одоо нэмж сахар махаар өгсөн биш тэ зүгийн балан дотор 9 чихэр хийсэн биш тэгээд ботж байгаа хгүй. Ингэж хийж хахад зүгийн юусоо бүтэхгүй бол одоо хийж чадах юм бэ. Гэхдээ багш нартай уулзаад уучраад асууж исэн чи ийм бэ гэж ойлгосон. Зүгийн аж ахуй гэдэг чи юу вэ гэхээр хүний хөдөлмөрийг хийлж байгаа. Хүний ажлыг хийлж байгаа. Тэ англиар зүгийн аж ахуй гэж apiculture гэдэг бол culture гэдэг чинь одоо нөгөө хүний үйл ажиллагаа хийлдэг, аж ахуйг хийлдэг тэ. Хүний хөдөлмөрөөр орчиж ижийн зүгийн бал болтгоо. Тэгээ зүгийн зөнгөөрөө ажил хийх юм бол энэ чи хааны хантинг тэ булаж аваад ичж байгаагаас ялгаа байхгүй. Тэгээд ялангуяа ингэж байгальд манай Монголын газар нутагт байгальд балт зүгийн байна уу гэхээр байдгүй байхгүй юу. Тэгэхээр амьдрч чадахгүй амтныг ингээ хүчээр авчираад бид нар тэжээж байгаа юм бол орчныг айтай хам болгох те одоо нөгөө нөхцөлийг бүрдүүлж өгөх тийм бүх ажлыг зүгийчд хийх ёстой. Тэгээ за энэ ямар зүгийн аж ахуйн тухай ярьж байгаа юм биш одоо тийм сэдв биш юм чинь нарийн гүнзгий юм ярихгүй л дээ. Гэхдээ энэ дээр бид нар жишээ нь зүгийн улам байх тусмаа зүгийн бал их хурааж чадахгүй гэхээр мөн хурааж чаднаа. За гэхдээ зүгийн нэг зүгийн штэ. За нэг зүгийн амьдралтай ерөөсөө 7-оос 10 хоног тий удлаа гэхэд 2-7 хоног зүгийн бал хурааж чаддаг бол тийм үү? Хурааж чаддаг бол тэгээд нөгөө хамгийн насны эцэст хураадаг байхгүй юу? Тэгэхээр хөгшин зүгийн бал хөгшин зүгий байхгүй бол тухайн бүлжин балаа хураахгүй байх юм биш. Даан залуучууд байх юм бол бал хураахгүй юм байна шүү дээ. Гэх мэтчлэн одоо нарийн одоо нөгөө зүгийн зохион байгуулалтыг биологийг мэдэхгүй бол зүгийн балаа хураахгүй юм байна. Тэгээ бид нар ямар ажил хийх ёстой гэхээр цэцэгтэй үедээ одоо байгалийн цэцэг ялангуяа байгалийн цэцэг 6 сарын сүүлээс эхлээд 7 сарын сүүл хүртэл 1 сарын хугацаанд байгалийн цэцэг илбэг байна ой модон дотор. Тэгэх юм бол тэр цагта хөгшин зүгий их байх ёстой юм байна. За зүгий 1 сар хагас зүгий босон хойно амьдрах юм бол 45 хоног тийм үү? 45 хоногийн одоо за 30 хоногтой 30 хоногтой байх 6 сарын 20 гэхэд 30 хоногтой зүгий маш олон байх ёстой юм байна. Тэгэхээр тэр 30 хоногтой байхын тулд хизээ төрсөн байх ёстой. 5 сарын сүүлээр төрсөн байх ёстой юм байна зүгий. 5 сарын сүүлээр зүгий болно гэдэг чинь тэрнээс өмнө 21 хоног юм. Биш. Уучлаарай. Тий, 21 хоногийн өмнө заяа. 21 хоногийн өмнө гэхэр чинь 5 сарын 1 гэхэд маш олон зүгий өндөг болж төрсөн байх ёстой юм байна. Тэгэхээр 5 сарын 1 гэхэд маш олон өндөгтэй байж иж одоо 6 сарын сүүлээр зүгийн балаа хураах юм биш. 5 сарын 1 гэхэд олон өндөгтэй болоод тэрнээс хойш бүр тасралтгүй одоо нөгөө бал хураах хугацаа хүртэлтэй тасралтгүй өндгөлт нь ингээд битүү одоо нөгөө хамгийн оргилд одоо өдөрт хэдэн мянгаар өндгөлдөг байхгүй. Тэр цагийг бол 5 сарын 1-ээс эхлүүлээд 8 сарын донд хүртэл тэр одоо нөгөө элчих
бууруулж болохгүй юм байна. Тэгчиж нэг бүлээс авах зүйн балны хэмжээг маш ихээр бид нар хадгалж болох юм байна. Тэгээ 5 сарын 1-ийн гэхэд яаж маш олон үндгийг гаргах уу гэхээр за өнөөдөр чинь 4 сарын эхнээс авахуулаад хатан зүгийг маш сайн тэжээх ёстой. Хатан зүгийг одоо тэжээдэг ажижин зүгийг бас тэ одоо сэргэлийн байлгах хэрэгтэй, дулаахан байлгах хэрэгтэй. Тийм баггүй. 5 сарын 1 гэхэд тухайн жилийн зүгийн балны хураах хэмжээ бол тодорхой болчдөг. Тийм одоо нөгөө шинжлэх ухааны суурилсан мэдээллийг бол тэр багш нартай уулзрааг бол би мэдчих чадахгүй байсан. Тэгээ ялангуяа манай японочууд ч тийм бас өөрсдөө тийм зүгийн аж ахуйд сайн хүмүүс биш те. Зүгийн аж ахуйд сайхан бас гаднаас орж ирсэн соёл болохоор тийм. Тэгээ ямар азар тийм зүгийн аж ахуйг зүгийг судалдаг япон багш нартай одоо хил нэвтрэлцдэг хүмүүстэй уулзраа гэж үнэхээр ингээд гайхаж байгаа. Одоо би ч язтай хүн л те. Тэгээд тэрнээс хойш одоо зүгийн одоо суурьтай болсон. Тэгээд зүгийн аж ахуйгаа ажилуулна баяр ингээд явжаад манай одоо Японд идэг эдэн найзууд Монгол найзууд маань нэгэнд чи одоо зүгийн балаа зарах гэж байгаа юм бол чи бусдаас өөр байж зарна нуугдаж байж байгаа зарагдахгүй чи нэгэнд одоо энд Япон хүн гадаад хүн гэж явж байгаа юм бол тэрийг таниулаад хүмүүстэй танигтаад тэгээ зүгийн балаа зарахгүй бол энэ чи одоо нэгэнд одоо сошиал хөгжиж байгаа юм чинь одоо цаашдаач сошиал байсаар байгаа юм чинь чи одоо Twitter дээр яхаа идэвхтэй бай гэд оруулсан л та. Тэгээ тэрнээс хойш сошиал дээр идэвхтэй байх бас нөгөө хэвлэл мэдээлэл байнга ярилцлага өгөхтэй энэ ажлууд чинь миний одоо дуртай ажил биш үү? Аль болохоор би чинь одоо нөгөө хүмүүс эдэн штт. Хүмүүс ер нь тийм штт одоо нөгөө өөрийнхөө хоолойг зурагтаар бичлэгээрээ сонсох аягүй дургу байдэн штт тий. Өөрийгөө харж чадахгүй би чи одоо тулинд харжаад ямар хөөрхөн бэ гэ тий. Зурагтаар гарахаа ямар царай муутай болчтой ингээд. Тийм штэ. Би ч гэсэн тийм байсан л та тэгээд ер нь ингээд хэвлэл мэдээллээс би өөрөө тий нэвтрүүлэг хийх дуртай ч гэсэн өөрөө ингээд оролцох үнэхээр дургу байсан бол бас аргаа бараад хэвлэл мэдээлэл дээр нэвтрүүлэг дээр аль болох одоо нөгөө хүмүүст таниулах танигдах арга хэмжээ авч яам гэд одоо хүртэл ингэж явж байгаа нь ийм штэ тий. Хөрхий зайлвал. Тэгээд бас хүмүүс танигдаж явах нь бас тийм сайхан би нөгөө тамиг татж байгаа да. Машинаас хүмүүс нууцаар бишиг аваад гэтээ цацагдсан азар би чинь одоо тамхины шиг хаяагүй л унтраачаад аваа явсан бүр. Би чи тэр хэмжээндээ бол соёлтой шүү дээ. Тэгээ тийм одоо нөгөө хүмүүс ингээ баян хяналтанд байгаа юм шиг юм бол байна л та. Гэхдээ л бас танигдна гэдэг чинь бас муухай биш ээ. Маш олон найзтай болж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Ялангуяа манай компани бүтээгдэхүүн дээр бол хүмүүс тий одоо ямар ажил хийгдсэн нэ тэрэ гэдэг юм их тий баян ингээд цадж байгаа болохоор бас мэдж аав. Тийм тэгж явдаг л та. За зүгийн одоо нөгөө зүгийн балны компани тухайд бол манай компани бол Михачи гэдэг нэртэй. Манай зүгийн бал болохоор Томокогийн зүгийн бал гэдэг нэртэй брэнд. Тэгээд олон хүмүүсийн дэмжлэгээрээ ялангуяа манайд ажилладаг ажилтны үнэхээр бүх нийтийн хүчээр манай зүгийн бал бол үнэхээр сайн борлуулалттай одоо яг тодорхой статистик гаргаагүй ч гэсэн Монголд борлуулагдах Монголын зүгийн бал дотроос бол
хамгийн өндөр борлуулалттай манай компани манай Томоогийн зүгийн бал гээд явж байгаа. Тэгээ энэ байдалтай хүргэсэн олон найзууд, ажлын хаан хүмүүст ажидаа орж гарсан хүмүүс хүрдэлтэй үнэхээр баярлалаа гэж хэлмээрэн. Тэгээд цаашдаа одоо бид ч одоо яах ёстой юм бэ гэхээр зүгийн бал одоо цаашдаач нэг хэсэг бол дотоодын зүгийн балны хэрэгцээ бол хангалтайг байгаа. Тэгэхээр Монголын одоо зүгийн балны салбарт Монголын дотоодын зүгийн бал бол цаашдаач зарагдах ёстой нэмэгдээ одоо хэрэгцээ нэмэгдэж байгаа. Тэрнтэй зэрэгцээд яах ёстой юм бэ гэхээр бид нар бас хятад руу зүгийн балаа гаргамаар байна. Хятад Монгол хоёрын хооронд одоо зүгийн балны экспорт импортын хэлцээр гэрээ бол хийгдэг байгаа. Тэгэхээр хятад бол Монголын зүгийн балыг одоо 100% зөвшөөрөлтөй оруулахгүй байгаа байхгүй юу? Зарим одоо нөгөө үзэсгэлэн худалдаа энтерт баг нууцаар шавхуу явдаг тийм байдаг. Тэгээ бид нар бол нууцаар бол явуулахгүй. Албан ёсоор үүд хаалга нэгдлээ гэх юм бол манай зүгийн бал гарах ёстой гэж боддог. Тэгээ тиймдээ одоо бид нар бэлдээд хасаав буюу одоо хүнсний аюулгүй байдлын одоо юу гэх юм тогтолцоог нэвтрүүлээд компани дотор ISO 9001 гэх мэтчлийн одоо нөгөө олон улсад шаардлагатай олон тогтолцоог нэвтрүүлээд чанарын хувьд бол маш анхаарал тавьж ажиллаж байгаа. Зөвхөн манай зүгийн балтай биш. Манай зүгийн бал бол ер нь ингээд 2-3 жилийн өмнөөс ахуулаад зөвхөн манай зүгийн аж ахуй дээр гарч байгаа зүгийн бал бол хүрэлцээгүй болсон. Тэгээд 4 жилийн өмнөөс хамтарч ажилладаг маш олон зүгийчдтэй болсон. Тэгээ 1000 Томоогогийн зүгийн бал гэдэг нэртэй ч гэсэн цаана одоо маш олон хүний зүгий болон зүгийчд ажиллаж байгаа. Тэгээ энийг чинь бид нар юу гэж дууддаг вэ гэхээр кластер одоо нэг салбарт ажилладаг тий бид нар ч одоо тэгэхээр савлагч гэсэн ажлыг бас хийж байгаа чимж гэсэн ажлыг хийж байгаа тий зарим хүмүүс ингэж ирдэг л дээ одоо Томоогогийн зүгийн балыг зүгийчдээс судалдаж авдсан биш дээ нэтэрэ гэдэг авч байгаа. Тэгээ тэр нь ерөөсөө муу юм биш харин ч би бол энэ салбарыг хөгжүүлэхэд маш чухал юм байгаа гэж бодож байна. Зүгийчин болгон борлуулалтанд санаа зовоод зүгийгээ марлах шаардлага байхгүй. Чаддаг нэг нь одоо савлгааны үйлдвэртэй байна ч экспортоо хийнэ ч тий. Бид нар савлгаа хийж чаддаг ч гэсэн экспорт өөр хүнээр хийх байгаа тохиолдол бас байгаа байхгүй юу? Тэгээ хийж чаддагаараа ингэ салбарт оролцсон гэдэг чинь маш чухал. Зүгийн салбар нь маш олон тоглогчтой болоод олон хүмүүс орж ирээд ялангуяа олон хөрөнгө оруулалт мөнгө орж ирээд их хөгжих юм байгаа. Тэгэхээр би бол маш олон хүмүүс одоо орж ирээсэй гэж бодож байгаа. Бусдын зүгийн балыг бас зарна худалдаж авна. Тэ чанарыг бол маш сайтар шалгаж одоо тогтолцоогийн хүрээнд бид нар одоо гэрээ хийж, хяналт хийж, зүгийн бал авдаг л та. Нэрээ сайхан юм болсон. Нэг нутгийн зүгийчдэр бүр айгүй хол газар байдаг л та. Бид нар ч одоо 2 жилийн турш очиж танилцаад одоо хэр зүгий байдیں, ямар байдیں, тэ одоо нэг өвчин зовлон юу байдیں, ажилтнанд туслаад тий явж исэн л та. Тэгээд нэг айлаас ирсэн зүгийн бал тий. Тэгээд яг болж ийна болохгүй байна гэд үзээд тэгсэн чинь нэг айлаас байгалийн цэцгисийн зүгийн бал байна гэдэг хэдэн том байна гэж заавь гэд аваад ирж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр зүгийн бал маа байгалийн цэцгисийн зүгийн бал биш, рапсын зүгийн бал байжээ. Тэр нь одоо ойлгомжтой ам дүүнэр
одоо цэцгийн тоосны байдал мэднэ ойлгомжтой байхгүй юу? Одоо тэр чи одоо гүтгэж байгаа юм биш үү? Тэгээ манайх нэгдүгээр рапсын зүгийн бал зардаг. Рапсын зүгийн бал өөр үнээр зардаг, хямдхан, арай хямдхан, улдас ихтэй. Байгалийн цэцгийн зүгийн бал бол арай үнэтэй авдаг. Тэгэхээр тэр үнийн зуран дээр тэгсэн юм уу яасан? Ямарсан тийм худлаа мэдээлэлтэй зүгийн бал иржээ. За рапсын хувьд бол сайн рапсын зүгийн бал. Энэ рапсын үнээр аавыг хэрч юм. Гой гэд. Гэсэн чи фэйсбүүк дээр байна. Манай ихчи ах ихч хоёрын зүгийн балыг юу яагаад ирсэн хойно мяалаад одоо нөгөө үнэ буулах гад үзээд байна нэ тэр юм. Одоо миний фэйсбүүк дээр ч биш тий одоо нөгөө бусад хүмүүсийн фэйсбүүк дээр тийм юм яваад байгаа аахгүй. Тэгээд тийм бид нар одоо үнэхээр тийм хутлаа мэдээлэлтэй хуурамч мэдээлэлтэй зүгийн балыг бол авч чадахгүй. Энийг одоо зүгийн бал мэдэхгүй зарлж авчих юм бол тэгээ цаашдаа одоо бид нар арай гэж те та нар санаж байгаа бол 10-аад жилийн өмнө зүгийн бал бол те зүгийн бал гэж бичдэг байсан. Энд дээр нэг юм харагдаад байгаа шүү дээ. Зүгийн бал чинь биш те гадаадд бол ялангуяа Европод бол зүгийн бал гэж зардаггүй. Юу нь ямар цэцгийн зүгийн бал гэдэг нь маш чухал. Яагаад гэх юм бол тэр цэцгийн амт нь цэцгийн шүүс юм чинь цэцгийн амт нь одоо шууд ингэж амдагддаг. Тэгэхээр би одоо сакурагийн зүгийн балт дуртай. Эсвэл одоо рапсын зүгийн балт дуртай бол тэр сакура рапс тэрийг л идэх байхгүй юу? Тэгэхээр эцсийн хэрэглийг чи зөв сонголт хийхин тулд бид нар цэцгийн мэдээлэл дээр худлаа ярьж болохгүй. Тэгээ манай компани 2015 онд анхны савлгаа хийж чад цагаас эхлээд байгалийн олон цэцгсэн одоо байгалийн олон цэцгс гэдэг чинь уул руу зүүн явахаар чинь олон цэцэг байдэн шүү дээ. Тэндээс авсан одоо юуныхан голчлоод орсон мэддэхгүй тийм цэцгсийн зүгийн бол байгаа шүү дээ. Тэрийг бол уулын одоо байгалийн цэцгсийн зүгийн бол гэж нэрлэдэг бол рапсын талбай дээр тавьсан зүгийн балыг бол рапсын зүгийн бал гэж бичдэг. Тэгээд тэрнээс өмнө рапсын зүгийн бал гэж хинч бичдэггүй байсан. Рапсын зүгийн бал таримал болохоор муу гэсэн тийм буруу ташаа мэдээлэл явдаг байсан болохоор ч юм уу те. Олдоц ихтэй зүгийн балны хувьд бол балт одоо нөгөө балт ургамлын хувьд бол муу цэцэг биш байхгүй юу. Тэгээд бид нар бол бахархалтайгаар сэлэнгийн харах орны одоо юуны Төв аймгийн халахгуулын рапсын зүгийн балыг рапсын зүгийн бал гэж бичээд зардаг. Байгалийнхаа байгаль гэж бичдэг. Ганга усынхан ганга ус гэж бичдэг. Тэгэж явж байгаа. Тэгээ тэрэн дээр нэг удаа худлаа хуурамч юм орох юм бол тэр бидний 8-9 жил авч ирсэн бүх одоо чанар нь тий хэрэггүй болчих واخгүй тий. Тэгээ гихмэтчлийн одоо бас хүмүүстэй хамт ажиллана гэдэг чинь амаргүй. Энд чинь одоо Монгол болохоор ч биш тий одоо Японч гэсэн тийм ер нь ингээд хүмүүстэй хамтарч ажиллана гэдэг чинь амаргүй. Би ч одоо төгс хүн биш. Ялангуяа компани ажиллах тал дээр бол үнэхээр юм мэрэгжлийн биш 8 хийх хувьд гэсэн мэрэгжлийн биш байхгүй. Тэгээд явж гинэ. Олон хил амч байна. Гэхдээ л сошиал дээр одоо идэвхтэй байсан тулдаа бас олон хүмүүс танигдаад тэр ихийнхэн хүмүүс нь намайг дэмжиж бас манай компаниг худалдаа авч болоод үнэхээр ингээд зөөлөн сэтгэлтэй, сайхан сэтгэлтэй монголчуудын тусан доор тус дэмжихийн доор ингээд өнөөдөр ингээд амьдарч гин баян биш ч гэсэн явж гин сэтгэлээрээ баян явж гин. Тэгээд тийм хүн байна. Тэгээд мэрэгчлэр бол түүхч. Гэтэ би түүхээр сураагүй гэдгийг сайн хэлсэн тий. Хэвлэл мэдээлэл дээр ажиллаж байгаа. Тэгээд сүүлийн үед тий ялангуяа ингээд танигдаж ирээд маш олон Япон бүтээгдэхүүний оруулж ирдэг. Бас Япон
хоолны газрууд тий бас Японы одоо үйлчлэгээ үзүүлдэг газрууд аялжууд энэ салбар энэ төргээд тэгээ олон хүмүүстэй хамтарч ажиллаж байгаадаа үнэхээр баяртай байна. Анх намайг Монголд ирэхэд чинь Япон бараа гэж байхгүй байхгүйсэн тэ. Одоо тэгээ ундаанаас авахуулаад тэгээ хувцс эм тэгээ бүх салбартаа Япон бүтээгдэхүүнүүд орж ирсэн байна. Тэрнтэй зэрэгцээ бид нар бас Монгол зүгийн балыг Япон руу гаргаж чадж байгаа юм. Тэгээд Япон бүтээгдэхүүнийг импорт хийдэг олон хүмүүстэй маш компаниудад бас баярлаж явж байгаа. Урд нь авч чадахгүй байсан юмнууд авч чаддаг болсон. Тэгээ бас хамтарч ажилладаг. Тэгээд тийм байна. Тэгээд цаашдаа явах вэ гэхээр энэ жил би нөхөртөөгөө хаус барьж байгаа, байшин барьж байгаа. Тэгэл ингээд хурдан шиг хауст ормоор энэ сайхан би Баянзүрх дүүргээс Сүхбаатар дүүрэгт нүүж ирсэн. Энэ баяр бас маш их таалагдчихээн. Манай компани маш мундаг ажлын хүчтэй болоод надтай явдаг болсон. Үнэхээр баяртай байна. Гэх мэтчлээ одоо энэ жил 1000 жил орж байгаа ч гэсэн тий жил орсон хойно тий миний Facebook аккаунт хулгайд алдах, хакертуулах гэх мэт айгүй хэцүү байсан л та. Гэхдээ яг уу үнэхээр ингээд нас нэмэн гэдэг чинь одоо энэ жил би удахгүй 48 нас хүрэх чинь. Тэгээ нас нэмэн гэдэг чинь эрх чөлөөг нэмнэ гэсэн үг юм байна гэж ойлгож байгаа. Үнэхээр бодож сэтгсэн юмыг хийж чадчихээн. Бас ингээд тэрнтэй зэрэгцээ бид нар ийм юм бэ. Нас явхаар би юу хийж чаддаг юм бэ гэдэг нь ойлгож эхлэнтэй. Тэгээд одоо хүсэл мөрөөдөл өөрийнх нь чадвар хоёр нь ингээд нийлж эхлэх нь ер нь 40 гараад юм байна хүмүүсээ. Тэгээд байжин би бол нэг ужиргүй баян болъё гэж бодохгүй байна. Залуудаа мэдээж амар баяжмаар байсан. Гэхдээ ужиргүй баян болъё гэсэн тийм одоо хэцүү хүсэл мөрөөдлийг зүрхэндөө тийж явхаа болцсон. Тэгээд ээжинда. Тэгээд за өнөөдөр томокогийн найз нэвтрүүлэгт өөрсөн гол чухал шалтгаан болохоор шүү дээ. Ялангуяа залуучуудад хэлмээр нэ би болохоор өөрийнхөө томоко болохоор томокогийн хамгийн додны хамгийн сайн найз, хамгийн намайг ойлгодог нэг томоко би чинь өөртөө итгэлтэй байхын нэг чухал гэж үзэхгүй байхгүй юу? Гэтэ өөрийгөө ойлгоно гэдэг чинь айгу чухал байна. Өөрийгөө хүлийн зөвшөөрөх те, өөрийгөө үзэн ядахгүй байх, өөрийгөө хайрлах энэ гурван үнэхээр чухал юм байна гэж боддог. Би чинь сэтгэл зүйн хувьд бол маш тогтвортой гэх юм уу те юу аахгүй тийм эмортгоо, уйлдгоо юу гэх юм ер нь ингээд тийм сонирхолгүй л те. Гэтэ айгүй юм тогтвортой хүн байгаа байхгүй юу. Тэгээд ганц авах юм миний давуу тал амар баярлаад хагартлаа баярлаад өстэй өвтлөө уйлж тэгж амьдэрдгүү. Тэгээд өөртөө итгэлтэй юу гэхээр өөртөө итгэлтэй юу би өөртөө итгэлтэй юу гэсэн гачийн асуултыг хизээж тавьдгүү. Хизээж би тавьдгүй юм байна. Өөрөө юу хийж чадах юм? Юу хиймээр вэ? Яамаар вэ? Би одоо яаж амьдрмаар вэ? Яаж өхмээр вэ гэдгийг байнга өөртөө ярьдаг болохоор итгэлтэй байх хэрэг байхгүй. Ер нь хийж чаддаг юм мэдчихэж байгаа юм бол хийж чаддаг юм хийж чадах юм байна. Тэгээд Монголд өдөө одоо 25 жил амьдарч ийн. Тэгээд энэ хугацаанд би чинь Япон хүний хувьд те Японд сурах юм одоо сураагүй юм биш үү? Тэгэхээр чинь бас Япон хүн гэхэд жоохон хэцүү болсон. Гэтэ Монгол хүн гэхээр Монгол хүн бас биш те. Гэтэ одоо томооко гэдэг хүний хувьд бол Монгол
найзуудтайгаа Монголын нийгэмтэй маш ингээ ойр дотно хүл зэрэгцээ бас Монголын нийгмийн нэг гишүүн болж чадсан болохоро үнэхээр ингээд ялангуяа Улаанбаатар хот ялангуяа Сэлэнгэ аймаг Скватер сумд ялангуяа миний одоо энэ орчинд үнэхээр хайртай байгаа юм. Тэгээд хаяа санаа зовх юм аа. За миний санаа зовч яах вэ те. Тэгээ сүүлийн үед одоо Сэлэнгэ аймаг дээр гарсан тэр сагтаагийн хэрэг мэрэг дээр бол үнэхээр ингээд өөрийнхөө асуудал шиг л бодож яадаг л та. Тэгээд хаяа юм байхаар чинь чамд ерөн ямар хамаатай ингээд загнуулдаг л та. Гэтэ ер нь Монголын нийгэм бол надтай хамаатай. Би бол улс төрчдгийг дэмждэггүй, хэнийг ч дэмждэггүй, хэнийг ч дэмждэг те. Тийм байр суурьтай хүн тэгээд улс төрчихгүй. Гэтэ одоо би бол нийгмийн нэг гишүүн гэж өөрийгөө боддог болохоор бас санаа зовж олон юм ярьдгийм аа. За тэгээд энэ нэвтрүүлгийг сонирхож үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Одоо дараагийн дугаар дээр бол үнэхээр жинхэнэ найзыгаа дуудаад одоо хэнийг дуудах нь одоо тодорхой бос. Гэтэ хин ирэхийг таач мэдэхгүй би ч мэдэхгүй ч гэсэн дараагийн дугаар байх нь тодорхой болохоор дараагийн найз маань ирэхэд бас ирэх нь тодорхой болохоор дараагийн дугаар чинь гарах нь тодорхой. Тийм болохоор миний сувгийг subscribe хийгээд хэрвээ энэ дугаар таалагдсан бол лайк товчиг дараад дэмжээрэй. Та бүхэнд маш их хайртай шүү. Үзсэнд баярлалаа. Бай бай.